Саянхүү бэлгийн улирлын тоолын 17 дугаар жарны намрын тэргүүн Улаанбаатар сарын 18-ны хөгжин ахай өдөр буюу аргын тоолын 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг хоолтын давааны орчимд Монгол улсын мандав яаж 1940-50 оны Монголын одоо шилдэг үеашдын нэг аюурын дэшгэнэн гэсний зэхүү улсын мандав яаж түмэн улныхаа дунд дааган хэмээн алдарсан Эрдэнэцэнгийн ган хуйг манлаа энэ жил Монголын морин спорт үеашдын холбооны алтан азраг шагнал авсныхаа медаль наадмыг түмэн олонтойгоо хамтран тэмдэглэлээ. За түүний хувьд бол одоо хан хөрхий галуу яг олон жил тэргүүлж уйсан хөрлөг мордон улсын ихвэр бүсийн наадмаас 7 төрүү 8 айраг хүртсэн бол одоо хайрхан галуу яг тэргүүлэн хурдан хөрлөг мордон уйж аймаг орон нутгийн наадам улс усынхаа ихвэр наадамд жолоо өргүүлэн хордлуусаар байна. За ингээд энэ өдөр ган хуйг манлайн нийт ангийн хамт олон төрлөг нутгийн зон олон за мөн одоо төрлөг нутаг Төвөмгийн сэргэлэн сүмийн уяачдын холбоо тэргүүтээ олон байгууллагаас мандав уяачтан хүндэтгэл үзүүлсэн байгаа. За мөн одоо Монгол улсын мандав уяач ган хуйгийн шав нийслэлийн морин спорт уяачдын холбооны тэргүүлэгч гишүүн нийслэлийн уяачдын холбооны тэргүүлэгч гишүүн Багхангай дүүргийн уяач мөнгө хэрэг нь бол одоо өөрийнхөө зүгээс багштан бэлгийн дээдийг болгож одоо автомашины түлхүүрийг гардуулсан гэсэн. За ингээд одоо Монгол улсын мандав яаж Эрдэнэцэнгийн ган хуйгийн алтан азрагны медаль наадмын хурдан даагны уралдаанд газар газрын хурдан шандаас 57 даагвартгүүлсэн гарааныхаа зурхаар гарч байгаа харагдж байна. За эдэн дотор бол одоо Улаанбаатар хотын Налайх дүүргийн уяач Бат сайхны Батгэрлийн хонгор хадсан даагны хамгийн наадалд явж байгаа Эрдэнэ сонгор хадсан дааг явж байна. За эдэн дотор бол Төвөмгийн сэргэлэн сүмийн уяач Эрдэнэ хотын Баян зулын үйсэн одоо хурдан хар дааг байгаа. За энэ бол одоо хэдхэн хоногийн өмнө Хуултай аймагт болсон Монгол улсын тод мандав уяач Хадвааснгийн Бат Эрдэнэ тод мандав уяач цолны медаль наадамд айрагдсан ийм дааг байгаа. Сүхбаатар аймгийн Төвшин Ширээ сүмийн уяач Инкбаатарын зэр дааг байгаа. Хоёр наадамд айрагдаад ирсэн. Хинтээ аймгийн Дархтан сүмийн уяач Ганбаатарын Инк Хямгалагийн зэр дааг нь хамгийн наадалд нэмнэтээ одоо тугдж байгаа харагдж байна. За өнөөдрийн хурдан даагны уралдаан бол одоо ер нь 8 км-с буюу Налайхын одоо наадмын толгой одоо хуучин сунгааны замаар шихүү одоо ингээд уралдаж байгаа. За Улаанбаатар хотын Багхангай дүүргийн уяач Балдан дөржин бүрүү дөржин одоо бүрүү дөржин Балдан дөржин одоо хурдан хээр дааг одоо өнөөдөр усмарж байна. За Улаанбаатар хотын Налайх дүүргийн хаяат Монгол улсын мандав уяач Ноостын Түн баярын төрсөн дүү Ноостын Эрдэнэ Ноостын ган хуйгийн одоо цавдар дааг хар дааг гэсэн 2 3 дааг одоо мардж байгаа харагдсан. За ингээд өнөөдрийн одоо хурдан даагны уралдаан бол одоо гарааныхаа төхөөрөмж рүү явж байгаа харагдж байна. За тэр дунд талд нь дэлхтэй сайхан шараг дааг яваа. Улаанбаатар хотын Налайх дүүргийн уяач Хурцуултын шараг дааг гэж 91 номертэй дэлхтэй сайхан шараг дааг мартсан. За Хинтээ аймгийн Дархан сүмийн уяач Инк Хямгалагийн зэр дааг байна. За 91 номертэй Улаанбаатар хотын Налайх дүүргийн уяач Бат сайхны Батгэрлийн зэр дааг байна. 396 номертэй Улаанбаатар хотын Налайх дүүргийн уяач Бямбаттын цавдар дааг байна. За Монгол улсын мандав уяач Эрдэнэцэнгийн ган хуйг бол одоо 1981 оны ардын хувьсгалын 60 жилийн ихвэр наадамд анх 24 наснда цавдар дааган айргийн тавд дурлуулж Монгол төрийн одоо түүх тойрон жил одоо алдрын замдаа эхлэхдээ 24 наснда 20 дугаар зууны их хасарт айраг уусан хуурхан азтай хүн. За түүнээс хойш одоо энэ хүний унган одоо Төвөмгийн сэргэлэн сүмийн хаяат Монгол улсын мандав уяач Дорны Сундуугийн Багц цоохор гэж одоо алдар зургийн цоохор азаргны өр Төвөмгийн Баян цагаан сүмийн уугуул Монгол улсын мандав уяач агсан Ганжуурын Сундуугийн мандавгийн одоо адууны ихтэй Годон гэж хурдан буурал азарган Төвөмгийн сэргэлэн сүмийн 60 жилийн Налайх дүүргийн наадмуудад айрагж байсан бол энэ одоо Годон буурал азарганы үр болох олон сайн одоо төрийн ихвэр наадмад айрагдруулсан 1992-93 оны ардын хувьсгалын 71-72 жилийн ихвэр наадамд дараалж одоо аман хүзүүнд хурдлаж байсан ган хуйг тод манлагийн өөрийнх нь одоо бундан сард одоо өрөө байна. За мөн 1997 онд улсын хувьсгалын 76 жилийн ихвэр наадамд төрүүлсэн Улаанбаатар хотын хаяат Завхан аймгийн Цэцэн улс сүмийн хаяат Монгол улсын тод мандав уяач Вэлцэрэнгийн Содон цогийн саарал дааг бол одоо энэ айлын онгон адуу байсан. За мөн одоо Монголын одоо цагаан үрэ гэж их залнасанда төрийн ихвэр наадамд айрагдсан цагаан үрэ Жигжид сүрэнгийн буурал гэж хөдлөн улсад айрагж байсан хурдан буурал үрэ тэргүүтээ олон сайн үрээнүүд бол одоо ер нь ган хуйг тод манлагийн адууны нэр сүрийг одоо гаргасан 1999 оны анх дугаар Шанхай хорд улсын уралдаанд дааг төрүүлж байсан Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Түр Баатарын загалт даагыг бол одоо үед төрүүлсэн
1998 онд Төвэнгийн Баянцгаан сумд улсын Даншиг наадамд одоо шүтлэн аригж байсан цэргийн дүрм төвчсний бүрт төвцөөд компани захирал Бат сайхны одоо хаврын тэргүүтээ олон сайн адууг бол улс улсынхаа хэр наадамд ариг төрүүлсэн түмэн олныхоо дунд одоо дааган хэмээн алдарсан даруй төлөв зантай улсын мандаа байж ган хий гэдэг хүмүүс одоо ингээд наадам хийсэн. За ингээд даагнууд гарааны хөрөнд дээрсэн. За хорж илөө. Улаанбаатар хотын надаах зүрх тулсан Монгол улсын мандаа байж ган хийгийн одоо Алтан азарганы Милалаг наадмын хурдан даагны уралдаанд дүнгиж иргэсэн Төвэнгийн сэргэлэн сумын уяач Эрдэнэ хотын Баян зулын хурдан хардааг энэ өдрийн хурдан даагны уралдааныг хөтлөөд гараад ирсэн уршилж байгааг та бүхэн харж байна. За энэ хардааг бол одоо энэ жилийн Гуултай аймагт тулсан Монгол улсын дотнод байж Батэрдны одоо Милалаг наадамд мөн одоо айргийн дөрөв турдасан ийм дааг. За мөн Эрдэнэ хотын Баян зул уяачийн уйсан хар дааг одоо мөн одоо гараад ирсэн энд уршилж явах шиг байна. За 257 номертой сайхан зээрдэг өнгөнийхөө хэдэн дааган дээр гараад ирсэн уршилж байгаа. За Улаанбаатар хотын Баян зүрх дүүргэн үе Цэрэнбаттын хар дааг байна. Надаахын наадамд айргийн тав турдасан дааг. За энэ дэлгэсний харагдж байгаа бол Тодмондоо иж Батэрдны наадамд айрагдсан Эрдэнэ хотын Баян зул уяачийн одоо хурдан хар дааг нь. За тэр ард дээр орж ирж байгаа 9 номертой юм шиг байна сайхан халдсан дааг. За энэ надаахын уян дээрээс морцсон надаахын аймгийн алдарт байж Бат сайхны уян дээрээс морцсон одоо 2 3 дааг байсан. Хэднээс одоо орж иж байгаа болтой байна. За арын хэдэн дааган дээр сайхан морин дэлтэй зээр дааг гарч ирсэн уршилдаа. Улаанбаатар хотын надаах дүүргэн уяач Ноостын Эрдэнэгийн зээр дааг хэр дааг хоёр хоёулаа байгаа бол шарсамжтай хөөхөдөө морин дэлтэй халтар дааг дээр дунд толдорж ирлээ. Ган хийг мандагийн одоо хурдан мөр уралдаан чүүхэд байсан Улаанбаатар хотын Багхангаа дүүргэн уяач Хөрөв дөржийн Балдан дөржийн халтар дааг байна. Баян сумын наадамд айрагдсан. За энэ надаахын одоо Бат сайхны Батгэрлийн хонгор хадсан дааг нь хамгийн наадаар орж ирээд уршилж байгаа харагдж байна. За энэ дунд толдны зээр дааг Дундгой аймгийн уяач Тулгын зээр дааг байна. Дундгой аймгийн Сайн цагаан сумын уяач Тулгын зээр дааг байна. Түүний ард дээр гадарсан Улаанбаатар хотын надаах дүүргийн уяач Ноостын Эрдэнэгийн морин дэлтэй зээр дааг гаргадаад өнгөрлөө. За энэ бол одоо Улаанбаатар хотын надаах дүүргийн уяач Бат сайхны Батгэрлийн одоо хонгор хадсан дааг байна. За хонгор халдсан даагны хувьд бол өнөөдөр нэг 10-ийн багцаанд одоо сайхан ширүүхэн хөлтэй уршиж байгаа харагдж байна. За хонгор ухаа дааг бол одоо өнөөдрийн даагны уралдаанд дундхан далдараад ирсэн сайхан хонгор ухаа дааг уршиллаа. За энэ бол одоо надаахын уяач Улаанбаатар хотын Багхангаа дүүргэн уяач Хөрөв дөржийн Балдан дөржийн халтар дааг байгаа бол ингээд хурдан даагны уралдааныг Төвэнгийн сэргэлэн сумын уяач Эрдэнэ хотын Баян зулын хар дааг Ховд аймгийн Чандман сумын ханаад улсын харцаг Бацээгийн хар дааг одоо хөтлөлөө. За энэ бол одоо Тодмондоо байж Батэрдны Милалаг наадамд одоо айргийн дөрөв турдасан энэ жилийн хувьд одоо тун хурдан байгаа юм дааг. За ингээд одоо өвжүүхэн гараад одоо хөтлөлөө. Ган хийг мандагийн наадам аман хүзүүн дээр нь Хөрөв дөржийн Балдан дөржийн халтар дааг айргийн 3 дээр Улаанбаатар хотын надаах дүүргэн уяач Бат сайхны Батгэрлийн хонгор хадсан дааг нь айргийн 3 дээр гадарсан наадлаар нь одоо уршиж байгаа харагдж байна. За тэр цаад талд нэг сайхан хонгор ухаа дааг одоо өнгөний хэдэн дааган дээр одоо очсон байгаа харагдж байгаа шиг байна. 30-33 номертэй Төвэнгийн сэргэлэн сумын Мижид дөржийн зээр татсан дааг байна. Сүхбаатар аймгийн Төвшин ширээ сумын уяач Инкваторын зээр дааг энэ дэлтэй зээр дааг гэжлээ. За энэ Улаанбаатар хотын надаах дүүргэн уяач Ноостын Эрдэнэгийн зээр дааг Монгол улсын мандаа биш Түмэн баяр мандагийн одоо төрсөн дүүгдгээр нь манай үзэгчид бол одоо сайн мэднэ. За Улаанбаатар хотын Баян зүрх дүүргийн Улаанбаатар хотын надаах дүүргийн уяач Хурцулдын ширэг дааганд дэлтэй гараад ирсэн бол наадлаар нь Хэнтэй аймгийн Дархан сумын уяач Ганбаатарын Инг амлангийн зээр дааг наадлаар нь гарч ирлээ. Энэ жил Галшрын наадамд айрагдсан энэ зээр дааг одоо тун хурдан байгаа. За ер нь өнөөдрийн хурд уралдааны өнгөний хэдэн дааг сайхан байна. За Төв аймгийн сэргэлэн сумын уяач Төр улдын зээр дааг тэр хамгийн задлал яваа морин дэлтэй хамгаалтын улаан дургуунтай хүүхэд унсан зээр дааг одоо Төв аймгийн сэргэлэн сумын уяач Төр улдын зээр дааг гэдэг гараад ирсэн уршилж байгаа харагдж байна. За даагны уралдаанд арын хэдэн дааган одоо манай зураглаачийн дунд харуулъя. Дундгой аймгийн Сайн цагаан сумын уяач Тулгын өсгий цагаан зээр даагийг нийслэлийн алдарт байж Баатар чулууны дашторж үйсэн байж магадгүй ийм дааг одоо өнгөнийхөө хэд рүү сайхан шуурмагхан уршиж байгаа харагдж байна. За өнгөний хэдэн дааган дээр 7 номертой сайхан загал дааг ирээд одоо өнгөний хэдэн дааган дээр нийж явах шиг байна. Энэ Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргэн уяач Загрын саар дааг гэдэг одоо өнгөнийхөө хэд дээр ирээд нийж явах шиг байна. За нэмнэтэй нэг зээр дааг уршиллаа тэр дунд сайхан нэмнэтэй зээр дааг уршилсан энэ ган хүйгийн хүрэн дааг байна. Улаанбаатар хотын надаах дүүргэн уяач Ноостын ган хүйгийн одоо хурдан хүрэн дааг баг шиг байна. За даагны уралдааны өнгөний хэдэн дааг бол одоо ер нь нэлээд хол сайхан суурайхан гараа авчихсан байгаа харагдж байна. За арын даагнууд дотор 45 номертой сайхан ногоон хувцастай хөөгөөдөө хул дааг арийнхаа хэд дотор явна. За энэ олон давхар уяаны одоо айж өрсөн даагнууд энэ бол Улаанбаатар хотын Баян зүрх дүүргэн уяач Болдбаатарын хул дааг байгаа. Улаанбаатар хотын Налайх дүүргэн уяач Болдбаатарын хул дааг байгаа. За намрын олон давхар уяаны даагнууд бол өнөөдрийн хувьд аргагүй одоо жоохон уужуухан байгаа харагдаж байгаа ийм тал бол одоо байгааг
энэ тусалта хэлмээр байна. За ингээд зэр даагны хувьд бол одоо ер нь урагшлах нэ. 93 номертой марцсан энэ сайхан зэр дааг бол Төвэнгийн сэргэлэн сумын уяаж төрөлтийн зэр гэдэг даагийн надлаар нь гараад ирсэн уршилж байгаа харагдж байна. За тэр хамгийн заатал Дундгуйнгийн сайн цагаан сумын уяаж Тулгын өсгий цагаан зэр дааг яваа. За энэ бол Сүхбаатар аймгийн Төвшин ширээ сумын уяаж Инкваторын зэр талцсан дааг гэж одоо Төвшин ширээгээс ирсэн сайхан зэр талцсан дааг гэсэн тэр байна. За энэ Улаанбаатарын налайх дүүргэн уяаж Хурцуултын ширэг дааг. За сайхан ширэг дааг Алдар туртан 2 ширэг газаргийн анх одоо уяа эхлэлцэж байхдаа ч гэсэн Эрдэнэ чулуу мандалтай хон их мандаа бол олон жил одоо сайхан зөвлөцөж уйлцэж байсан нэг дорын хүмүүс байх эд бол одоо Богдхан уулын баруун одоо төр хурах шажин хурах за одоо дөрөвдүгээр зөвлөг хоолтын давааны орчмоор олон жил нутгсан хүмүүс байх. За Хинтийн аймгийн Дархан сумын уяаж Ганбаатарын Инкомлагийн зэр дааг бол Инкомнет компани захирал холбоо гамбагийн шарах хэмээн түмэн олондоо алдарсан тэр хурдан шарах газарны өгшөлтэй ийм одоо хурдан дааг байна лээ. За ингээд өнөөдрийн хурдан даагны уралдааны Төвэнгийн сэргэлэн сумын уяаж төрөлтийн зэр дааг Нилийн дээгүүрхэн гараад ирсэн төрөлтийн зээ талцсан дааг нилийн дээгүүрхэн гараад ирсэн байна. Улаанбаатарын налайх дүүргэн хариат Монгол улсын мандаа биш ноостын түн бэрийн төрсөндөө ноостын эрдэнэгийн зэр дааг нь наадал морин дэлтэй зэр дааг байгаа. Энэ зэр дааг бол энэ жил одоо тэрэлжийн нааданд аригдсан Улаанбаатарын Гачуурт хорооны нааданд одоо аригдсан Баян зүрх дүүргийн Гачуурт хорооны нааданд аригдсан. За мөн одоо хүүхдийн нэг дайхны нааданд аригдаад ингээд дөрөв дэх давхар уяагаар эндэрж байгаа бол Төвэнгийн сэргэлэн сумын уяаж Эрдэнэтийн Баян зүрхийн хар дааг энд одоо ер нь ойр сайхалтын зайтай гэж одоо бараг ярина. Манай үзэгчид бол одоо 400 м хүрээний хотосарсан байгаа. Хар дааг бол одоо нэг тийм яг л хэвэндээ. За энэ бол одоо ер нь хөмсөг зохих нэг хойсон өөртөө одоо чацсан ордодсон юм дааг байна. Төвэнгийн сэргэлэн сумын уяаж Эрдэнэтийн Баян зүрх баруун бүсийн их даншиг нааданд азраг айргийн тав тордлуулаад соёолмор төрүүлгээд бас ахаад үрийн айраг дууссан байгаа. За баруун бүсийн даншиг наадмаас нэг төрөө 2 айраг хүртэж энэ жил бол одоо удаа сайхан наадсан бол улсынхаа их байр нааданд Хувд аймгийн Алтай сумын хаяад улсын алдарт уяаж ган төмрийн хонгор ухаан шүтлэн айргийн дөрөв тордлуулсан. За ингээд идэр залуу уяачин энэ хар дааг бол өнөөдөр одоо төрлөг нутгийнхаа мандаа уяажхийн алтан азрагны медалга нааданд ямарч байсан түмний ихэн алтан жилоогоор одоо медалахад ер нь тун шойрхон байгаа болтой харагдаад өгч вэ. За хар дааг ер нь харааны газар нэлийн хол юм аа. Улаанбаатарын Багтанга дүүргийн уяаж Хүрэн дөржийн Балтан дөржийн хэр дааг аман үзүүн дээр байгаа. Энэ Баян сумын нааданд аригдсан дааг энэ жил за эргэн 3 дээр Улаанбаатарын налайх дүүргийн уяаж Батсайхны хотгорлын хонгор хадсан дааг бол 4 дээр Хинтийн аймгийн Дархан сумын уяаж Ганбаатарын Инкомлагийн зэр дааг гараад ирсэн байна. Инкомнет компани захирал холбоо гамбагийн шарах гэж одоо хурдан шарах газар бол Хинтийн аймгийн Баян хотог сумын уяаж Зундуу жимцэн цогийн одоо унган одоо хурдан шарах газар байсан. Тэр шарах газар бол улсынхаа их байр нааданд айргийн тав дурлж байсан. За тэгвэл энэ шарахын өгшөлтэй ийм одоо хурдан газар дааг өнөөдрийн хурдан даагны уралдаанд үзүүрийн 3 дээр гараад ирсэн байгаа харагдж байна. За тэр заалтанд Түрүү дөржийн Балдан дорж бол одоо Ханхыг манлагийн уралдаан ч хүүхэд байж бас олон айраг төрүүг нь одоо Сум аймаг орон нутгийн наадмаас олдсон юм хүүхэд баг. За Улаанбаатарын налайх дүүргийн уяаж ноостын эрдэнэгийн савдар хадсан дааг байна. За өөрийнх нь хонгор халдсан газарганы ихтэй ийм дааг байсан баха. Төвэнгийн сэргэлэн сумын төрөлтийн хөрөнгө халдсан дааг өнөөдрийн хурдан даагны уралдааны нэг архан тал дээр гараад ирсэн байгаа харагдж байна. За сэргэлэн сумын уяаж төрөлтийн ухаан халдсан дааг. За энэ бол одоо ер нь ийм ухаан халдсан хонгор зэрэг гэдэг юм да. Энэ морин тойруулаг адууны үндсэн зүсний дотор бас энэ хээр халдсан адуу ийм одоо ухаан хонгор зүстэй адуунууд бол одоо их олон байдаг. За энэ бол одоо ер нь морин тойруулаг адууны унган зүсч одоо гэж хэлж болохоор ийм юм байгаа. За ган хуйг манлаг сүүлийн жилүүдэд дааган хэмээн алдаршаад байсан бол даруй хэмээн нутгийн зон олон бас одоо ярьж одоо ингэж ярьдаг ийм одоо түүхтэй. Түүний хувьд бол Дундгуй аймгийн 60 жилийн их байр нааданд одоо Мон Эрдэнэ одоо даагийг аман хүзүүн турдлуулж байлаа. Олон сайхан нааданд даагаад айрагддаг төрүүлсэн уяаж. За Хинтийн аймгийн Дархан сумын одоо Дархан уул бол одоо шарга адууны сэтэртэй ийм уул Дархан сумаас олон шаргууд одоо төрөн гарсан. Хинтийн аймгийн Дархан сумын уул түн олныхоо донд биелдэг дамдан хэмээн алдарсан их уяаж намдан бол одоо тухайн цаг үедээ олон хурдан бор адуунуудтай байсан. За сүүлхэн цаг үеэс бол одоо Дарханаас олон сайн одоо морд азраг морд одоо төрөн гарсан юм түүхтэй. За ингээд Дархан сумын уяаж Ганбаатарын Инкомлагийн хөрөнгө дааг өнөөдрийн хурд уралдааны айргийн 3 дээр гарч ирлээ. Буруу гуйнда хөндлөн зуузаа юм уу да. Тамга нь одоо сайн харагдахгүй уган цагаан тамгатай юм шиг байна. За хүүхдэн ч одоо их шахаж байгаа байна. За жаахан 100 дөрөв тийм бол одоо битүү нэмнэтэй байна. Намрын одоо яг өөдөөсөө салхиныхаа өөдөөс шиг одоо уралдсан. Энэ бол одоо даг 8 км-с ирсэн Түрүү дөржийн Балдан дөрж уяачийн хэрдэг бүтэн хоолтой юм аа. Амаараа жаахан хөөс гарах маягтай айргийн 3 дээр байгаа. Батсайхны хотгорлын хонгор халдсан даг айргийн 4 дээр байгаа. Ноостын эрдэнэгийн цэвдэр даг айргийн 5 дээр байна. За ингээд Төвэнгийн сэргэлэн сумын харьяат дөрөвдүгээр зөвлөгийн холтын даваа орчмоор нутагтай саран дэвсгэртэй 10 зуузай тамхтай олон хурдан адууга улс улсынхаа их байр нааданд айраг дууссан Монгол улсын мандаа яаж Эрдэнэцэнгийн ган хуйгийн
Мандаа уяачшин алтан азарганы буур азарганых нь алдрыг тэмдэглэх наадмын даагны уралдаанд газрын хурдан шандас 57 хурдан дааг 8 км-с сэргэж барайнд ороход Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Эрдэнэтийн баян зулын энэ хардааг өнөөдрийн хувьд бол одоо юмтай ханилахын аргагүй хурдан байлаа. За ингээд бол одоо харийнхын даагнууд бол үнэхээр одоо алсан байлаа. Хардааг 211 номертой мөрсөн Эрдэнэтийн баян зул уяачийн энэ хардааг өнөөдрийн их хоёр наадмын түрүү магнад хурдалж наадамчин болно байсаалаа. За хардааг бол одоо энэ жил Монгол улсын тодмонд уяач Хадваасангийн Батэрдны медалга наадамд аригчхад ингээд давхар ягаар ирээд энэ одоо наадамд бас одоо аригж байна. За хардааг бол одоо өнөөдрийн хувьд бол одоо энэ уралдаанд барьж уралдахын янз бүр байлаа да. Хинтээ аймгийн Дархан сумын уяач Ганбаатарын Инх Хамгаалангийн Хүрэн Зээрдааг энэ өдрийн их хоёр наадмын даагны уралдаанд аман хүзүүн дээр орж ирж байгаа бол Улаанбаатарын Надааг дүүргийн уяач Батсайхны Батгарлын хонгор хазан дааг, Улаанбаатарын Багтанга дүүргийн уяач Хүрүү дөржин Балдан дөржин Хэрдааг, Улаанбаатарын Надааг дүүргийн уяач Ноостын Эрдэнэгийн Зээрдааг гэсэн дөрвөн дааг бөөндөөхөн байна. За ингээд аман хүзүүн дээр аль нь одоо орж ирэх нь бүгдээрээ харъя. За Дархан сумын Амбаатарын Зээрдааг бол тун орхон байгаа. За энэ Улаанбаатарын Багтанга дүүргийн уяач Хүрүү дөржин Балдан дөржин Хэрдааг хонгор халзан дааг хоёр Надаахийн Батсайхны Батгарлын хонгор халзан дааг 2-3 дурдсан бол Дархан сумын уяач Ганбаатарын Хамгаалангийн Зээрдааг 4, Улаанбаатарын Надааг дүүргийн уяач Ноостын Эрдэнэгийн Цавдардааг Айргийн 5 дурдалдаа. За 6 Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Мижид дөржин Зээр талцсан дааг гэж одоо энэ Зээр талцсан дааг 133 номертой байсан байна. Төв аймгийн Сэргэлэн сумын Мижид дөржин Зээр талцсан дааг одоо 6 дурдалдаа. Мижид дөржин Төр болдын Зээр талцсан дааг гэсэн байсан баг. За Мижид дөржин Зээр талцсан дааг. За 7-гийн дааг Дундгой аймгийн уяач Тулгын Шараг дааг 7-оор 8-аар Надаахын уяач Зээрдааг энэ наадлынхын Зээрдааг Дундгойн уяач Тулгын Зээрдааг цаатлынхын Улаанбаатарын Надааг дүүргийн уяач Хурцуулдын Шараг дааг 2 7-8-аар орчих боллоо. За 9-ийн дааг Улаанбаатарын Баян зүрх дүүргийн уяач Сэрэнбатагийн хардааг энэ одоо мөн Баян зүрхийн Эрдэнэт уяач Эрдэнэтийн Баян зүрх уяач байсан ийм одоо хурдан дааг 9-оор орчлоо. 10 их Зээрдааг байна. 11 Сүхбаатарын аймгийн Төвшин Ширээ сумын уяач Инх Баатрын Зээрдааг баха 26 номертой Төвшин Ширээгээс ирсэн сайхан Зээрдааг морж ирсэн бүртгэл дээр алга байна. За энэ бол одоо тийм дааг байгаа. За ард дээр нь орж ирж байгаа хул дааг 455 номертой сайхан хул дааг 10 милион гаргаад орчлоо. Энэ Улаанбаатарын уяач Болдбаатарын хул дааг байна. За түүний ард талдаа Зээрдааг Хинтээ аймгийн Дархан сумын уяач Амар улдын халиун дааг. За халтар дааг бол одоо 65 номертой сайхан халтар дааг бас хурдан даагны уралдаанд нэлээд дээгүүр боллоо. Энэ Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Ариун Баатрын одоо халтар хэр дааг байна. За 17 номертой бор дааг ногоон хувцастай хөөхөд 17 номертой сайхан бор дааг бас нэлээд дээгүүрж байна. Энэ Улаанбаатарын уяач Сагрын бор дааг юм байгаа. За 292 номертой халтар дааг сая одоо бас маань сургаачийн дуганд одоо 99 номертой Улаанбаатарын Надаахын уяач Баяр Магнагийн хэр дааг байна. За 90 номертой Зээр талцсан дааг энэ Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Төр болдын хурдан хүн халдсан дааг 90 номертой мөрсөн нэлийн дээгүүр орчих шиг боллоо. За энэ хурдан даагны уралдаан барайнд орлоо. Хан хоёг манлагийн Төрлөг нутагтаан зохион байгуулсан Алтан азарганы медалга наадмын даагны уралдааныг идэвхжүүлж таахынтай өргөнхээр үзүүллээ. Хэдхэн мөчийн дараа хурдан даагны уралдаанд түрүүлж яригдсан хурдан хөлгүүдийн цолыг дуудаж, асрын өмнө цолыг дуудаж шагналыг одоо гардуулан өгөхөлнөө. За энэ Инх Хамгаалан гэсэн тамгатай юм биш үү? Айргийн дөрөв турдалсан Зээрдааг түрүү одоо хөвтэй зүүзэн юм уу гэмээр харагдаад байсан. Нэмнэнийхээ цаанаас за энэ бол одоо А гэсэн тамгатай юм байна. Энэ Инх Хамгаалан гэж эзнийхээ одоо эхний нэрийн үсгээр одоо хамгаалагдсан ийм одоо дайгах шиг байна. За Хинтээ аймгийн Дархан сумын уяач Гоогийн Зэрэмдэрж гэдэг хүн бол 1971 оны Ардын хувьсгалын ариу алдар 50 жилийн өнөхөр наадам дээрж бол одоо 2 насны адуу зэрэг аригдуулсан ийм байдаг. За ингээд өнөөдөр Уйсан хөлөг мөрдөн улс үсгийн хөвөр наадамд амжилттай сайхан айраг төрүүлгэж олон жил нэгэн гал уяанд хан хөгшин гал уяаг үүсгэн байгуулсаж явсан Улс аймгийн зүүн өвс сумын харьяат улсын мандаа яж хүчээрэн далаа найздаа өнөөдөр за дайган зүгийн унаг сайхан Зээр дотоо ийхүү бэлгэд одоо бэлгийн хатар болгон өгж байна. Энэ балган сүрэнгүй галын хаан тэргүү Монгол улсын мандаа яж ган хуйг мандаад хүндэтгэл үзүүлж байгааг хүлээн авноо. За Хинтээ аймгийн Ушаал сумын угуул Зэвсэг түвшний хурандаа Монгол улсын хүний гавьяа тэмч Сэрэнэнгийн балган сүрэн хурандаа Ардын хувьсгалын 80 жилийн ойд Хинтээ аймгийн өмнө дэлгүүр сумын уяач Александрын унган Зээрдааг аригдуулж байсан хурандаа балган сүрэн өнөөдөр бас энэ гал уяаныхаа Монгол улсын мандаа төлөв үзүүллээ. Ганах холоо бас манай хамаатан бас яан хөгөөд ухта морь унж ганах морийг унж бодлоосаа яхих наадам дэрж нагаа аригдуулсанд баяртай байна.
Хэр дагэр нь ямар удамтай өмнө яаж өргөжсэн баг вэ? За энэ баг наадамд 2 харагдсан. Хаана харагдсан? Баг хангаад харагдаад баян суманд харагдаад. Тэгээ өнөөдөр энэ дээр харагдлаа. Ер нь удам өгшлийн хувьд хэний унгаад байна? Том могшлол энэ Сүхбаатараас л авч ирж байсан. Гэдсэн дээрс унаг. Манай ахын усын мандаа Түмбаяр гэдэг. Би тэрний хамгийн баг дүүн байгаа. Тэгээ дааг өнөөдөр харагдлын ямар удамтай ямар азарганы төлөв байгаа вэ? Энэ миний хүрээ азарганы сартурын азарганы удамтай. Их тал нь болохоор манай хонгор азарганы өшөлттэй. Өмнө ер нь яаж өргөжсэн? Хаана харагдсан? Одоо ингээд өнөөдөртөө 4 уралдаа 4 орж байна. За хаана харагдсан? Тэрчид ороод тэгээ манай дүүгийн найранд алдарт болсон. Манай дүү тэрнийхээ найранд ороод тэгээ нэг нь тэрчид орсон. Ачуурдад ороод тэгээ 4 орсон. Өнөөдрийн ороод. Хамгийн мандаад сандаж юу гэж байна? Өнөөдрийн сайхан нутгийн хадаа сайхан алтаа алзганы юу боллоо гэдэг. Хатаа сайхан баяр хүргэе. За энэ сая галшрын оч багийн наадамд дөрвөлсөн. Сая тэгээд энэ алтаа азрын наадамд дөрвөллөө. Цаад өгшлөө болохоор азарга нь хинтийн Баян утгийн Баярбаатарын унагаад да. Тий. Ер нь өнөөдрийн наадам бас ямар болж байна? Ган хуйг мандлагийн алтаа азраг хүрсэн. Ган хуйг уяачийн талаар ямар бодолтой байна? За ганаахта энэ дашинд бас баяр хүргэе. Алтаа азрын эзэн босонд. Манайх энэ надаахт бас зурсдаг адууга ойрхон манайх уйдаг барга сахалт айлууд. Тэгээ олон жил бас биднэрт бас харамгүй сургаал юугаа хайрлсан. Зөвлөн зөндөө өгдөг. Тэгээ энэ ачаар бид нар бас адуу малаа сайхан уралдуулж байна. Аалнаад бас харагдав. За баярлалаа. Чичатин каммагдан кезэлтэр нээсэм батрыг хадал банам руудам мандуулаад туам гэсэрдэн суммаяач эринжингил сэрдэн суммэн мандуулсын мандаяач эринжингэн мангуйгэн алтан надрагны уралдаанд ариг төрөөд ичэрсэн уртамдааган нутыг ичэр дараадарн гэж Эртнөттэйсэн хартаа төрөмнат бангай дургимяч Батнэрчэйсэн хатардаага мөнгөцүүдж туамгийн сэргэлэн сумын ояач Батуйрын батгэрдэмсэн хонгор хатсандаага гурваата хүч хинтэмгийн нархан сумын ояач Хамбатрын камбагдан гим ойсон чар Дөрвөөдөө хүч налаа дөргийн настртуяас настингэснэгийн мэйсэн зэрддэг таваар тавсан гинэл сайхан урд хөнгөлгүүдийг надуунаас шидэж тэрнаас хаач тэмрбатаар хинзуудаа тэгшигтээр шүтэрдэггүй чадлаа таатуугаацсан цэцараар төргөвийг насртаа төрөө тавгийг хаттагаа дуучман сайхан заттанч саадыг нэрсэн За хурдан даагны уралдаан түрүүсэн даагны шагналыг Монгол улсын мандаа Жирэнцэнгийн ган хуйг аман хүзүүн орсон даагны шагналыг Монгол улсын мандаа Бичээрийн далай гардуулан өгч байна. За өнөөдрийн их баяр наадамд Улаанбаатарын Багканга дүүргийн угуул нийслэлийн мөрөн спорт үйлчлэлийн холбооны тэргүүлэгч мөнгө эрдэнэ багштаан бэлгийн дээд болгож автомашины төлхөөрөөр гардуулан өгсөн бол Монгол улсын мандаа Бичээрийн далай Улаанбаатарын Налайх дүүргийн уяач нийслэлийн андарт уяач Сэргэлэн Баатар
Цэрэнбаатар. За мөн одоо Улаанбаатар хотын Аранга аймгийн уугуул Хайрхан галын тэргүүн Чулуунбаатарыг үлдээ хүмүүс өнөөдөр наадмыг ивэнд итгэж оролцжээ. өдөр боллоо нар болчихсон. Тэгээд тацааныгаа наадмыг зохион байгуул сайхан хийлээ. Ард түмэнд одоо олон үйлсэм үүдийг баярлалаа. Өнөөдөр бас одоо өөрийн чинь төрөлх нутгаас одоо дааг хол сайхалтын зайтай сайхан төрүүлээ. Өөрийн чинь хувьд идэр залуудаа улсын их байр наадманд хичнээн дааг дөрүүлж энийг юу хариуцсан байна. За ер нь би улсын наадманд бол анх 24-т би дааг айргдуулжсаа 5-д оруулж ирсэн. Тэрээс хойш энэ 10 гаруй дааг. Өнөөдрийн энэ наадманд одоо дөрвж айргдсан даагнуудын талаар энэ төрөлх нутгийн өөрийн чинь адууны өгшөлтэй дааг бас байх. Дөрвөөсөн дааг бас манай адуу их тал нь манай атаацны өгшөлтэй дааг гинэ. За олон наадмаас дөрвөн айраг авч сайхан наадаарай. За За энэ наадам маш сайхан болж байна. Ганагийн алтан азрагны энэ авсныхаа наадмыг бол их гоё зохион байгуулж би бол баяртай байна. Яг л ганаа битэр бол одоо 10 хэдэн жил хамт нэг галд явлаа. За бас нэг сэтгэл дамжуулахад энд бол хоёр алтан азрагыг тэмдэглэсэн байсан байж магадгүй гэж бодож байгаа. За яхаа манай мэндэмэн өөрийнхөө нэр дээр халдвар азраа болгоё гэсэн учраас би тэрийг бол зөвшөөрсөн. За ер нь өөр та хоёрын ч авд сайхан наажаас өнөөдөр бас та энэ наадманд бас ивент итгэж оролцож явах шиг байна тийм ээ. Бид нэр бол манай галаас бол ганаага бол ивент итгэлгүй яг 10 хэдэн жил бид нэг галд явсан. Ганаага бол би дааган ганаа гэж хэлдэг, даруу ганаа гэж ярьдаг юм аа. Манлоо яаж явдсан. За энэхүү Монгол наадмын алтан шаргал зурхайг айраг төрүүгээр олон жил жимэж явсан эгэл нэгэн Монгол улсын манлавьяач энэ өдөр буюу бэлэн улирлын тооллын 17 дугаар жарны намрын тэргүүн Улаанбаатар сарын 18-ны өгчин гахай өдөр буюу аргын тооллын 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хам богд уулын хаан зүүн хаяанд Дэлхийн хурдан одоо буурал азаргийнхаа милалаг наадмыг тэмдэглэн өгөрлөө. Бидэнтэй хамт байж бидний нэвтрүүлгийг анхааран үзсэн эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа.